Би энэ хоёрхан л асуулт асууя гэж бодож байна. За энэ нэг засгийн газрын энэ нэг хайгаад болтгүй. Хуулийн хэрэгжсэн хэсэг заалтан дээр аялал жуулчлалын тухай гэдээ байгаа. Энэ дээр 18.5 дээр хил орчмын нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах аюулгүй байдлыг хангахтай холбогдсон журмыг засгийн газар баталнаа гэд 142 дугаар тогтоолоор баталсан юм байна. За энэний хэрэгжилт ер нь хэр явж байгаа вэ? 3 дахь орны жуулчид ер нь чөлөөтөө нэвтрэх аялах боломж нээгдсэн үү? Өөрийнхөө унаагаар аялах нөхцөл бүрдсэн үү гэдэг асуултыг ундрам сайдаас асууя гэж бодож байна. За дараагийнх нь энэ хөдөлмөр эрхлэх сан гэж байгаа тий. Хөдөлмөр эрхлэх сан дээр жижиг дунд үйлдвэрээс 416 аж ахуй нэгж байгууллага 59.3 тэрбум арилжааны банкаар олохоор болсон. За энэний хэрэгжилт нь яг ямар түвшинд байгаа вэ? Нийт 130.7 тэрбум тус одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хийсэн байна. Энэ ондоо амжихгүй гэсэн үг үү гэдэг асуултыг асууя. Болцсон. Энэ ихлэ тодруулаад байна. За, ажлын хэсгийн 3 дугаар микрофон. За, мантхай гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Батцэг. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь засгийн газар дахь хяналтын тухай хуулийн заасны дагуу хууль тогтоомжийг хагас чиглэлээр хийсэн үнэлгээг оруулж ирэхдээ 2025 онд засгийн газраас баталсан 43 дугаар тогтоол гээд нөгөө өмнө нь үнэлжсэн 30-аас 70 хүртэлх хувийн үнэлгээнүүд бүгдээрээ тэг хувьтай буюу хэрэгжээгүй үр дүн гараагүй гэсэн заалтаар орж ирж байгаа. 44 дугаар тогтоолын дагуу 85 хүртэлх хувийн хэрэгжилттэй бүх арга хэмжээнүүд хэрэгжээгүй үр дүн гараагүй гэж үнэлэгдсэн учраас таны асуусан одоо хоёр асуулттай холбоотойгоор яамдаас бол процессо мэдгдсэн одоо тайлан бол манай дээр ирүүлсэн. Тэгэхээр бидний үнэлсэн үнэлгээгээр 85 хүртэлх хувийн өөрчлөлт гараагүй учраас хэрэгжээгүй залт гэж үнэлэгдсэн байна. Тэгэхээр би нөгөө яг яамдууд ямар процесстэй явж байгаа гэдгийг нь яам төлөөлөх ирэхгүй учраас бас бүрэн хариултах боломжгүй байхад. Гишүүдийн асуултанд гүйцэд хариулах энэ ажлын хэсэгт нэрсэн орсон сайд орж ир дэлгэрэнгүй хариулт өгмөр байх юм. Мантхай гишүүн тодруулах уу? За, мантхай гишүүн тодруулъя. За би дахиад энэ уул нь одоо энэ юу ямар байгаа байхгүй юу? Одоо энэ жишээлбэл 4 дээр улсын хурлын тогтоолын хэрэгжилтэн дээр ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хошоонд олох санхүүжилтийн жилбэрийн улсын төсөв тусгуулна гэсэн. Тэгээ энэ тус хөтөлбөрөөр жишээлбэл энэ санхүүжилтийн 130.7 тэрбум төгрөгийг 25 оны төсвийн тухай хуулинд одоо тусгуулад ингээд нийтдээ тайлбар хугацаанд 59.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 416 аж ахуй нэгж хүсэлтэд баталгаажуулж ирүүлсэнийг ажлын хэсэг бол шалгаж эхэлсэн гэсэн байгаа. Тэгэхээр эний юм хэрэгжилт нь яг ямар түвшинд байгаа юм бэ? Энэ одоо үр дүн гарсан юм уу? Нэгдүгээрт, хоёрдугаарт 57 дугаар тогтоолоор бас нэг ийм юу байсан 57 бишээ хүнсний хувьсгал цагаан халт атрын 4-р аян гэдэг ингээд хөдөө аж ахуйтай холбоотой бас хөтөлбөрүүд байгаа шүү дээ тий. За, ажлын хэсгийн 3 дугаар микрофон. За, гишүүний тодруулгад нэмэлт хариулъя. Юун дээр яамдаас та сайхан яамдаас ирүүлсэн тайлангуудыг уншлаа. Энэ бол 6 сарын 31-ний өдрийн байдлаар тасалж ирүүлсэн мэдээлэл. За, бидний хувьд бол яг яамдын хийж байгаа үйл ажиллагаа мөн л адилхан 6 сарын 31-ний өдөр тасалсан мэдээллээрээ байгаа. Яамд өөрсдөө үүнээс хойших ажлынхаа үр дүнг бол илүү бас тодорхой хариулах байсан болов уу гэж бодож. Бид бол яг яамдын ирүүлсэн тайлан дээр нөгөө 44 дугаар тогтоолоор заасан аргачлалын дагуу үнэлгээг хийж оруулж ирсэн. Тэр үнэлгээний дагуу энэ ажиллагаа үр дүнгүй гэж үнэлэгдсэн. За. Тэгэхэд тодруулах юм уу? Дорж цэрэнгийн өрн төвөө гэж асуулт асууя.